Харилцагчдаа Сэндимен апаар дамжуулан бүгд найрамдах Солонгос улс дахь банкны данснаас Монгол дахь аль ч банкны данс руу шилжүүлэх хийх боломжтой боллоо. Сэндимен ап руугаа нэвтэрч нүүр хуудаснаас шинэ говьлог товчийг дарж үйлчлэгийг эхлүүлнэ. Илгээх улс дээр South Korea буюу Солонгос улсыг сонгоход хүлээн авах улс дээр автоматар Монгол улс сонгогдно. Шинэ хүлээн авагч нэмэх товч дээр дарж хүлээн авагчийн мэдээллийг бүрэн зөв бөглөөд үргэлжлүүлэх товчийг дарна. Илгээх дүнгээ оруулж тооцоолол хийгээд үргэлжлүүлэх товчийг дарна. GLN систем рүү шилжиж буй тухай санамжийг уншаад үргэлжлүүлнэ. GLN системийн нүүр хуудас гарч ирэх ба дэлгэцийн баруун дээд буланд апаа хэрэглэх хэлийг солих боломжтой. Доош гүйлгэн үйлчилгээний ерөнхий танилцуулга болон зааврыг үзэж болно. Эхлэх товчийг дарж Солонгос улсаас Монгол руу шилжүүлэх хийх үйлчилгээний нөхцөлтэй уншиж танилцаад зөвшөөрнө. Шилжүүлэх хийхийн өмнө та GLN системд нэг удаагийн баталгаажуулалт хийн. Ингэхдээ Солонгос улсад албан ёсоор оршин суугаа бичих баримт, банкны данс болон хувийн мэдээлэлээ оруулна. Данс баталгаажуулахын тулд GLN-с таны данс руу нэг вон илгээж 3 оронтой код өгнө. Тухайн кодыг оруулж баталгаажуулна. Хувийн мэдээлэлээ шалгасны дараа гүйлгээний зорилго, орлогын их усврийн мэдээллээ оруулж GLN системд ашиглах 6 оронтой нууц үг үүсгэнэ. Ингэснээр GLN таны мэдээллийг хүлээн авч шууд баталгаажуулна. Хэрв нэмэлт мэдээлэл шаардлагатай бол ажлыг нэг өдрийн дотор баталгаажуулна. Баталгаажуулалт амжилттай болсны дараа та Сэндимен апын нүүр хуудаст үүссэн гуйлга илгээгдэж байна төлөвтэй гуйлгын карт руу орж гүйлгээний мэдээллээ хуулан аваад Солонгос дахь банкны данснаас шилжүүлж төлбөрөө төлнө. Гуйлга үүсгэсэн цагаас хойш 6 цагийн дотор төлбөрөө шилжүүлээгүй тохиолдолд гуйлга цуцлагдахыг анхаарна. Төлбөрөө амжилттай шилжүүлэхэд Монгол дахь хүлээн авагчийн банкны дансанд 5 минутын дотор орно. Гүйлгээний төлөв амжилттай төлөгдсөн болно. Сэндимен мөнгөн гуйлгыг гэрлийн хурдаар